удааг өнөөдөр энэ онц байдал зарлах хэмжээнд болсон гэдгийг их хурл би санал тавьсан хилцэж байгаа асуудал гэж ойлгож байгаа. Өнөөдөр дөрвтэй шийдвэр гаргаасай. Баатар Хүлэг гишүүн өөрөө энийг ахалж байгаа. Дахиад уулзаад энэ засгийн газарт өгж байгаа тогтоолдоо өөрчлөлт оруулаа гэж төсмөр. Саяын тэр бөөрнгийн заалтуудаа бүгд шийдэлтэй бол. Хөдөө орон нутгуудыг хөнгөлтөө зээлээр өгнө гэж бид зөндөө ярьдаг. Тэр зээлэнд үе жижиг дунд үйлдвэр суманд яаж хөгжих юм? Тэр хэцүү шүү дээ. Аймагтайхан зах зээл нь хаана? Ингээд юмнуудыг шийдмээр байгаа маа. Шийдэх гэж сая засаг огцруулсан баг, шинэ засаг гарсан баг. Шийдгэж 16 он та нарыг бий болгосон баг. Тэгээд хэрвээ өнөөдөр энэ утааны асуудлыг шийдэж чадахгүй болвол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. Их хурлыг тарах тал дээр бол санаачлалтай ажиллахаас өөр арга алгаа. Ингэж одоо энэ төрийн тэргүүн хүн өөрөө ийм төрийн дундуур хутгуур байдлаар орж ирээд байгаа явдал бол энэ Монголын ард түмний сайнаар нөлөөлөхгүй шүү. Монгол улсын ерөнхийлөгчд би энийг бүр хандаж хэлж байна. Би бол саяны энэ ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд бол үнэхээр одоо бүр мэл гайхаж байна. Одоо энэ утаа чинь улаас арилахгүй шүү дээ. Би хэлж байгаа. Одоо ингээд цагаан сар болонгууд бол утаа арилсангүй одоо их хурлаа тараа гэдэг ерөнхийлөгч санаачлах гаргаад гудамжинд хөдөлгөөн цуглаан згсаа зохион байгуулалт гүүх юм байна л да. Ингэж төрийн тэргүүн байхгүй. Хэрвээ энэ утаатай холбогдсон асуудлаар энэ үед улсын их хурл засгийн газарт ажиллаж исэн ерөнхийлөгчийн бүх шатанд ажиллаж исэн хүмүүсд хариуцлага үүрэх ёстой гэвэл ерөнхийлөгч улсын их хурл засгийн газар энд их хурлд удаадаа сонгогдсон бүгдээрээ огцроё хамтдаа. Ягаад гэвэл хариуцлага хамтдаа хүргэе. Та бид нар энийг 10 жилийн дотор шийдчих боломж байсан үгүй байсан. Харамсалтай нь бид нар энийг шийдэж чадсангүй шүү дээ. Энэ ерөнхийлөгч чамаатай, их хурлын дарга чамаатай, ерөнхий сайд чамаатай, энэ олон удаа сонгогдсон их хурлын гишүүч бүгдээр хамааралтай шүү дээ. Тэгээд одоо энд олон түмэнд нэг таалагдах гэж утаал арилахгүй бол би та нарыг арга хэмжээ аавна гэж ийм зүйл хийж байгаад нь бол үнэхээр одоо сэтгэл ямар байна гэх юм бэ? Гонсгор байна.